Сайн бацхан уу эрхэм оюутнуудаа, энэ удаагийн лекцээр бид зохиомжийн тухай ерөнхий ойлголтыг авч үзнэ. Дараагт зургийг ажиглаарай. Бидний хамгийн сайн мэдэх урлагийн гавьяа зүтгэлтэн ардын зураач Гэлгийн Одонгийн ажлын дараа хэмээх бүтээлийг яг одоо бид бүхэн харж байна. Энэхүү зургийг бол Одон зураач Дорнот аймгийн Ташбалбар сум болох өөрийн төрсөн нутагта зуны амралтаар явж явах үедээ зурсан гэж үздэг. 1959 онд энэхүү зургийг бүтээснээрээ урлагийн гавьяа зүтгэлтэн төрийн шагнал цолыг хүртэж байсан. За энэхүү зурагнаас харахад бол аливаа бүтээлийг бол зохиомжийн арга хэрэгсэл, хууль, дэгийг бол оновчтой ашигласнараа гой сайхан хүний нүдэнд туссан бүтээл болдгоо. Орчлон ертөнцийн юмс бүхэн өөрийн гэсэн ямар нэгэн бүтцэх, хэлбэр дүрсийн шүтэлцээ хэмжээтэй байдгаа гэдгийг энэхүү зурагнаас олж харах боломжтой байна. Зохиомж хэмээх ухагтгуун нь урлагийн бүхэл төрлийг хамарсан маш өргөн ойлголт үлээ. За зохиомж хэмээх ухагтгууны талаар авч үзэхийн тулд эхлээд бид бүхэн зохиомж гэдэг үгийнхаа талаар тайлбарлах ёстой болно. Зохиомж гэдэг үгийг бол Европын ихэнх орнуудад composition хэмээх үгээр нэрлэдэг. Энэхүү нэрлэгээ нь бол Монгол улсад бол зохиомж хэмээх нэрлсэн. Зохиомжийг дотор нь зохиосон байдал, зохиох төлөв хэмээн хоёр янзаар авч үзнэ хэмээн одоо толилцооч Жанц тодорхойлсон байдаг. Зохиосон байдал гэдэг бол уран бүтээл тавигдах шаардлага, зохиох төлөв гэдэг нь бол одоо тухайн уран бүтээлийг хийх үйл явцыг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. За төрсөн урлаг үйл ажиллагааны үндэс цагаан толгой бол ерөөсөө зохиомжийн тухай мэдлэг ойлголт, урлагийн боловсролын амин сүнсэл зохиомж байдаг. Зохиомжийг бид бүхэн хаанаас олж харж болох вэ? Урлагийн бүхэл төрлөөс олж харах боломжтой. Үүн дотроо бид бүхэн төрслөн урлагийн хичээлийн зохиомжийг хэрхэн хийх вэ? Тухай энэхүү хичээлээрээ авч үзэх болно. Зохиомжийг бид бүхэн хаанаас олж харж болох вэ? Зохиомжийг бол урлагийн бүхэл төрлөөс олж харах боломжтой. Кино урлаг, театрын урлаг, хөгжмийн урлаг гэх мэт маш олон төрөл зохиомж байдаг. Үүн дотроос бид бүхэн төрслөн урлах үйл ажиллагаа, төрслөн урлагийн бүтээлд зохиомжийг хэрхэн ашигладаг вэ? Зохиомж ямархуу байдлаар одоо илэрдэг вэ гэдгийг авч үзнэ. Урлагийн бүхэл төрлүүдийг бол дараах 3 байдлаар авч үздэг. Орон зайн урлаг, цаг хугацааны урлаг, орон зайн ба цаг хугацааны урлаг гэмээр 3 байдлаар авч үзнэ. Төрслөн урлагүй бол орон зайн урлагтай ордгоо. Хүн төрлөختөн зохиомжийг одоо ямар их усүрээс авч үздэг вэ, хүртдэг вэ гэдэг талаар авч үзэж 2 янзаар авч үзсэн байдаг. Байгалийн ан амьтан, түүний зохицол, зохирол, өнгө үзэмж, өсөлт, хөдөлгөөн, ая дан, ихшиг, аялгау, агуулга гэх мэт зүйлсээс бол зохиомжийг олж харж одоо бүтээлдээ тусан үзүүлж болдог бол хүний хөдөлмөр бүтээлийн үр дүнгээс бас зохиомжийг олж харах боломжтой. За хүний биеийн гоо сайхан, хүний сэтгэлээс гарч буй урлагийн бүтээлүүд, хүний хэрэглээний урлаг болох одоо эдэл хэрэглэлийн зүйлсээс бол зохиомжийг олж харж мөн болдог байна. Зохиомжийг өргөн утгаараа байгалийн өнгө үзэмж, зохицол, зохирол гэж авч үзэж болох бол явцсан утгаараа зөвхөн уран бүтээл дээр харагдаж болно гэмээр авч үзэж мөн болдог. Зохиомж хэмээх судалгааны бид бүхэн дараах байдлаар судлана. Зохиомжийн үндсэн ойлголт мэдлэгтэй танилцах, бодит байдлаас зохиомжлох, хийсвэрлэн зохиомжлох аргачлалд бид бүхэн суралцнаа. Зохиомж хэмээх судалгааны нь маш их өргөн утга агуулгатай, онол нь маш их өргөн цар хүрээтэй байдаг бол бид бүхэн зохиомж хэмээх судалгааны зөвхөн одоо зохиомжийн арга хэрэгсэл одоо дэгийг хэрхэн уран бүтээлдээ ашиглаж болох талаар одоо товчхон үзэх болно. Мөн бид бүхэн зохиомжийн одоо бодит байдлаас зохиомжлох, хийсвэрлэн төсөөлж зохиомжлох арга аргачлалд суралцнаа. Зохиомжийг бүтээхэд олон янзын арга дэг, хууль, дүрм, журмыг дагах хэрэгтэй болдог бол бид бүхэн одоо зөвхөн зохиомжийн арга хэрэгслийг бүтээлд хэрхэн ашиглах вэ тухай энэхүү хичээлээрээ авч үзэх болно. Зохиомжийн арга хэрэгслийг дараах байдлаар авч үзсэн байна. Цэг, толгой, зураас, өнгө, хэлбэр дүрс, хэмнэл, дүрс гэх мэтээр
ангилж авч утсан байна. Энэхүү зохиомжийн арга хэрэгслийн талаарх лекцийг бол дараагийн хичээлээрээ лекцээ гүнзгийрүүлэн үзэх болно. Энэ удаагийн лекцээрээ бид бүхэн одоо зохиомжийн тухай ерөнхий ойлголтуудын талаар товчхон мэдээллийг авлаа. Аливаа уран бүтээлийн гол утга санааг илэрхийлэгч нь бол зохиомжийн гол дүр байдаг. Зохиомжийн гол дүрийн талаар одоо тайлбарлахын тулд дараах зургийг ашигласан байна. Диего Веласкесийн Минина бүтээлийг үзүүлж байна. Энэхүү бүтээлийн доор байрлах одоо линкээр орж тухайн бүтээлийн одоо тайлбартай дэлгэрэнгүй танилцаарай. Мөн энэхүү хичээлээ дэлгэрүүлэн бид бүхэн дараах 2 сурах бичгээс уншиж тэмдэглэх хөтлөх байгаа. Байгуул өсрөлийн төрслөг урлаг зай харгад зүй, төрслөг урлагын боловсрал гэсэн 2 номыг одоо авч үзэн тухайн зохиомжийн тухай онлын мэдлэгээ дэлгэрүүлэн уншиж тэмдэглэх хөтлөөрэй. Гэрийн даалгаварт 100-ны манлай ардын зураач соёлын гавь зүтгэлтэн очрын цэвэг жавын эмнэлэг сургагч зураач Минжүүрийн нүүдэл сэдвтэй 2 зургийг өгсөн байна. Энэхүү 2 зургийг ажиглаад өөрийн үгээр тайлбарлал бичиж одоо өгөгдсөн асуултанд хариулт бичиж ирээрэй. За ингээд бидний энэ удаагийн хичээл өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.